1975 онд анх жолооч болсон хүн л дээ. Том шарвар гэж хүмүүс өмсөд бакал гутлыг эргүүлж өмсдөг. Тэгээ Монгол дээлээ шуугаад бүсэлж өмсдөг. Тэгээд машины хажуу тамигдтаа зогсож байгаа хүн жолоочлоод над их гоё содон харагдаад байлаа. Тэгж яваад нөгөө цуг явсан жолооч нараа дагаж яваад тамигддаг болсон. Эрүүл мэнд хэцүү болдгийн байна, амьсгаадаа уухалж ахтаал үнэр та нар гэдэг ч одоо жигтэй. Ер нь энэ бол одоо дэмий нөхөр байна, энэс салын хагцъя гэж нэлээд хэд удаа бодсон боловч одоо бас нэг тийм үнэн зориг зүрх гүрчэхгүй яваад байлаа. 2000 онд ер нь нэлээд зориг гаргаж шийдээд их нэртэйгээ энэ тухай ярьсан. Эхнэр маань хүлээж аваад чи чаднаа тамхинаас гар чи чамд туслая. Тэгээ манай эхнэр надад дөрвийн 24-ийн чихэр баавгатаач хэрэж байсан. Тэрнээс хагас хилийг авч өгөөд. Тэгээ өглөө ажилд явахдаа миний хармал хийгээд өчгөн за. Чи тамхи татмаар болох үе болохоор энэ тамхины хооронд чихэрнээсээ хүлхээд яваад байгаарай. За ингээл 2-1 хоног яваад бас яваараа татлгүй яваад байсан. 3-4 хоног дээр орой ажилласаа ирээд тамхи бодоод гэрт орж ирээд тамхиа бодчихвол хоол аяглаад өгдөг байхгүй юу. Одоо нөгөө тамхиа бодож богсаад аягтай хоолыг гараараа зохио асгачих. Бүр аяг унаа тэр доор хагарлаа, хоол тэр доор асгарлаа. Тэгсэн чинь манай эхнэр зүүрж ирээд намайг тэрч аваад за миний хань ингэж болохгүй чи дэвч дис бити бохонд хоол явах асгарчлаа, аяг хагарчлаа тэр яах вэ? Миний үгэнд ор чи яагаад нөгөө 2-3 өдөр татахгүй гэсэн чи яагаад ингэж бохсож байгаа вэ? Хон таваагаараа гээд намайг тэрч аваад чанга үнсд юм аа. Тэгээ тэрэл ер нь миний тамхинаас гарах одоо гол шалгуур тэн дээрс л ихсэн болов уу боддог. Тэр яг и тамхи татчих үедээ би тээврийн машин барьдаг хүүхэд шуугад цөөхөн бас боломжтой амьдралтай байж. Гисэн атал би ер нь хармаандаа 5 төгрөгтэй явж үзээгүй. Хармаан 5 төгрөглөөл ухсгийг л тамхи авчихдаг. Тэгээд тэргээ татж явдаг. За тэгээд тамхинаас гарснаас хойш харин би одоо хармаандаа нэг 5 төгрөгтэй явдаг болсон. Энэ бол одоо яг бодит үнэн жишээ.